За хүмүүс одоо яг чихэр амсъя. Энэ болохоор хот тогтой. Гэтэ дэлгүүрт нь оронгууд амар олон хүн байгаалгаа жоохон сандардсан байна. Тийм гоё мэдрэмж хүрээд одоо би яг бичлэгийн тавиатай. Яа, энэ жоохон муухайлч нууглагаад. Би нэг яг ийм ууттай ирд юм байна. Ийм тэгшин зүгт. Тэгшин зүгшээ. Тэгшин зүгт ууттай ирд юм байна. Би болохоор яг first right candy бол байхгүй лаа. Ийм hot dog. Тэгээд бургер. Тэгээд Coca-Cola. Би энэс эхлэе гэж бодож байна. Энэ яа болохгүй. Тимана. Яна ингэж болчихлаа. Ямар инээдтэй юм бэ? Хайтар татлах болов. Батас аваад иргэнэ. Манай эмээ энийг авч өгсөн. Тэгээ би маш их баярлаж байгаа. Гой мэдрэгч. Ямар нэг цаас байна. Би цааны зурагт болдог. Би цаарай. Яч тач. Гой. Амар зэрлэг наасан. Йоо, нэр амар гоё нэртэж байна. Энэ цаас. Oh my god. Wow, гоё юм. Одоо ингэ уух нь шүү дээ. Энэ. Би өнөл би эмийг амсах нь үгүй юу? Хараад байж гараа. Баярлалаа гинэ. Зүгээрээ харин надад авч өгсөн баярлалаа. Энийг ажиллахаж явах хэцүү юм байна. Энэ гурвыг авангууд 72,000. Нэг нь 20 20 хэдэн мянга.
толгойн хатчих. Ясаа ямар амар харуулаа. Бараг нисэн явчихна. Ийм. Нөгөө зулгаад идэв штэ. Чадхнаа. Наа. Гэтэ эндээс ингэж хатцаад зулгаад идэх байхгүй. Би үнэхээр яг энэ бичлэгийг тавьж байгаад идэ гэж бодсон чинь манай дурхт нь хэвтүү болтгүй яа. Та нээж байгаа. Би яг энэ оргийг харуулсан. Нэг колтой ундаа дуусчих. Минь нөгөө анх удаа ийм том эрдэн чихэр идэж байгаа болохоор амар гоё юм. Одоо хараач нь хазаа. Би танарт хэллүү ялаа. Ямар ч байсан дахиад хэлчихье. Нөгөө freeze dry candy байдгүй. Тэгээ яг энэ гурвал байсан аахгүй юу? Яг чихэр амттан гэх юм бол тэгээ жоохон хамсалтай үед нь очсон. Ямар бежара. За энэнд 9.7 энд л барах хангалттай. Гүй. Одоо би энийг бас ихчтэй амсуулна. Яаш. Гацраач юм. Одоо яг бүргэртэй. Бүргэртэй энэ ер нь сүлд намсан. Оо итага. Хот. Оо дахиад атгүй юм би. Дахиад хайч хэрэгтэй болох нэ. Энэ хамгийн олон жимстэй бүргэртэй нахаа. Энэ хурцлээ. Би бүр зүгээр л амар зэлгэн болгоч. Манай эмээ яага явчих. Би яг
Нөгөө Freestyle Candy-ний Skittles деген тэр ягааныг яг энэ хот тагтайг нь авъя гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр юм байдаггүй манай юм. Яах вэ авчих гэж. Тэгэл тэр. Окей. Чи баг энэ цаастаа наалтсан юм шүү. За. Энэс энэ яг гоё зүрж уншиж байна. Энэ баг миний гарын алга. Миний гарын алганаас том. Гэтэ яг нөгөө нэг энэ эрзэн хотог эрзэн чихрэж байхдаа идчихсэн шүү дээ. Тэрнээс арай жижиг тэр нь арай жижигхэн байсан гэсэн чинь энэ зүгээр маш том. Хязгааргүй том. Яй. Сава хүнд. Хорошо. Энэ коланы оргин гэсэн чи зүгээр энэ гэжтэй наац. Coca-Cola. За, хазээ. Шууд эндээс натмаар байна. Гоё юм байна. За. Yes. YouTube болчихлоо. Өглөөний минь 17 дугаар жарганы модон могой дэвтэр зориулсан цаашны бусгай дугаар эхлэх бэлэн боллоо. Тэгээ дотор зочид маань ирчихсэн хүлээж байгаа бөөнөр орой. Маш гоё. За ийм Бүр маш гоё. Сайн. Сүүлийн үед TikTok дээр амар алдартай байгаа нэг чихрийн татар би олж мэдлээ л дээ. Бөөнөрөө үзцгээ. Нөгөө Freestyle Candy. Аян TikTok дээр гасан чихрнүүдийг би мэдээж ингэ худалдаж авчихсан. Ингээ идэж үзгээд мэлийгээд мэлтийгээд хүлээгээ байж гинэ. Тэгээд юу юм аа энэ чихрний нэрийг ерөөд нь болохоор Freeze-dried candy гэж нэрлэдэг юм лээ. Айгүй олон төрлийн чихэр байгаа. Энэ чихэр ерөөд нь би таарч тайлбарлаад гэх юм бол ийм машин дотор нэг юм төхөөрөмжөнд хийнгүүтлээ. Одоо бидний эдгээр одоо энгийн эрзэн чихэр ч юм уу тийм их чихрүүдийг тэр машин дотор хийгээд тэрийг ингээ амар хүүтэй орчин ингээ байлгаа чихрээ заяа. Тэнгүүд ийм агаар усан ингээ шүүж аваад ийм ингээ оруулаад энэ ийм харин нэг өөр төлөвт оруулаад байгаа байхгүй бидний эдгээр энгийн эрзэн чихэр. Яг энэ хоёр өөр болгоод байгаа байхгүй. Тэгэхээр би энийг идэж үзэхээр ингээд бэлтцсэн байж юм бөөнөрөө идэж үзье. Оноо гээ. Зяа заах үзье. Хүмүүс намайг нэрээ ямар амар гачин шиг зүгцсэн юм шиг бодоод байгаа байж байгаа. Та нарын бодол надад шууд ингээд уншигдчихэж шин сонсогдчихэж шин. Үгүй яах вэ? Миний зүйл оруулсан бичлэгийг хүмүүс үзчихээ нүрээ амт байна. Амт байхгүй байна гэж хэлчихсэн чинь яг амт. Би зөв ингээ харуулаад нүдний шил ингээд зүүдгүй нүдний шил аваад зүрцэн гэрэл нэг ойгоод байсан болохоор цөм цохоод ингээ гаргаад ирсэн байхгүй юу. Тэгээ ойлгоорой би ингээ өргөөрөө бичлэг хийх дуртай шүү. Улаа. Яг эрдэн чихэрлөнөөс тооноор. Ингээд өөрөө YouTube хийж байгаа мөртлөө YouTube үзээд идэх нь амар тэнэг нас. Энэ англи биш. Хамгийн ихний идэх чихрээ энийг сонголоо. Бидний маш сайн мэдчих чихэр шүү дээ. Гэтэ нөгөө Италид очиод бас юу лээ? Пицца шиг. Үгүй пиццаны хайрцагтай. Тэгээ дотор нь яг пицца эрдэн чихэр байсан дээ. Флохиг гооцсон байх шүү. Тэ гэдэг бичлэг байна. Ер нь яг энийг үзье. Тэг яг чамигийн YouTube дээр идэх лаглаа гоё чихрүүд чамигийн дэлгүүрээс худалдаж авах боломжтой болжээ.
хураагаад оронд нь ийм юм тавьчих юм уу? Биш хийчихсэн шүү. Санаж байгаа. Тийм гоё амттай яагаад намайг үздэг хүмүүс идэж чадахгүй байгаа юм бэ гэж би дотор бодоод би тэгвэл илүү дээр худалдан гад ингээд Яна энэ нэлээ амар идчихлээ одоо байлээ. биш хатхан бүр гоё. Энэ дээр та нар Сайн уу? Би сайн. шигтгэж өгсөн байгаа. Ширхэг артистийн freeze dried candy ерөнхийд нь ингээд ойлгуулахын тулд юм Монгол орчууд нэмж өгсөн байгаа. Орчнэл хэдэн хэдэн каталог гэдэг нь Алтарт байгаа. Тэгээд яа. бургер. Янз юм. Ямар гоё юм бэ? Зя. Шууд идэж шүү дээ. Fox eyes. Нэрсний амттай бүтэцний амттай. Яг амтаараа. Тэгээд нэрсэн хэрэглэх юм ингээд бидний амтаа Гэтэ энэ эрдэн чихнүүд яг шидэн наалдгүй юм байна. аюу гоё амттай. Тэгээд өөрийн Иртлэнсэн болох гэдэг. өөртөө бас амт Яг эрдэн чихэрлэн нарангууд. Яг миний идэж байгаа эрдэн чихэрлэн. Тэ харин эзэн чихнүүд оноо гэж байгаа шүү. Энд би 19.9 Ганц. 8 оноо. Гоё. Дараагийн хоцтой байгаа. Өмнөх нүуний том том эзэн чихнүүд дээр бас нэг хоцтой идчихсэн шүү дээ. Яг ингээд хайлаа түрээд ирсэн. Одоо би ингээд чадчихж байгаа байхгүй юу тийм өнгөөрөө. Чаад Америкт ийм бүгийн юм ирсэн шүү дээ. Нэг юм хайч байсан те. Манай дэлгүүрээс ханаа юм бүхний манаа. Чамайг ч үнэ хэлсээ би бүтнийг авсан өөрөө идсэн болохоос. Эндээс лимон амттай, эндээс черри амттай. Ямар сайн олон бүхэн юм амттай. Таны Энэ харин гоё задчихлаа. яг үүсээ дараагийн юм колотой эзэн чихрага нэг том юм. Яг коло. Миний идэж байгаа коло. Колотой баах нэг эзэн чихрүүд идэж тийм жижигэн. Тий. Яг тэр шиг юм. Ай, би яриад тахгүй. Аваад идээл үзтээ. Ерөөс гутлаа ярихгүй заяа. Яг тийм юмштэй. Oh my goodness. Одоо эндээс нь хазаа яг харах гэсэн. Энэ хөрөнгөд гоё юм байна. Хоёр талаас нь татаад үзье. Тасрах нь. Тэгээд тасалж чадаагүй шүү дээ. Колотой чихрээд шүү дээ. Яг л чихний томруулсан хэлбэргээ байна. Гоё колотой ирсэн чихрээ. Энд 19.2 оноо. Яг одоо Солонгос болон Азийн орнуудад тренд болж байгаа бүтээгдэхүүн бол Milk Classic бол ялч хүмүүн өө. Солонгосын жүжигчид Lala K-pop одод нь No shark. Бат чамагтай зэрэг юм заа. бүрээр иднэ. Би жоохон төрүүлчихлээ чамагтай. Бүрээр духтай хин хүн байна. Би байна. Энэ бол аюу олон жимстэй юм байна. Амсаал үзье. Яа. Ингэж чадсан. Бүрээр жоохон том хаддаг байж юу? Гүнчиг хадчихлаа. Чами ингэж хаддаг юм. Өвөө бараг тэгвэл гүнч цааш амар жижиг мэрэгч юм шиг хатдаг шүү. Дүүчнийх юм бол энэ толхон дүүч гэхлээр бүрээс 19.5 оноо гэнэ. За дараагийн миний хамгийн дуртай төрөл байна. Starburst гэсэн төрөл наа. Монгол энэ чихэр жоохон цөөхөн харагдаад байдаг. Гэтэ зарим нь амцад үтсэн захтал миний хамгийн дуртай амцтай. Би танаас одоо амцад харуулъя. Ёо шууд өнөр нь хангалж чинь. Би эндээс хідэн шигтийг шийдсэн чадан заяа. Яг гүзэлцгний йогурт шиг амтагддаг. Энэ ногоон өнгөтэй амар гашуу юм байна. Аюу гүзэлцгэнтэй тарах шиг. Би сая миний шүдэнд наадахгүй байна. Ядрагатай би бүр рекламч гэдэг наа. Яасан бэ? Устаа бидрээ. Дараагийн чихэр болохоор чамгийн чихэр байгаа. Энэ болохоор ерөөсөө freeze dried fish and nurse гэдэг чихэр танаад энэ бол бараг колотой юм да. Энд чинь бас аюу тренд байгаа дизайн гэхгүй. Тэгээд яг чинь нэг юм чихэр байлгамаар санагдаад худалдаанаас гаргасан байгаа. Зэвтэй болохоор амар юм уу? Энэ хараа ийм гоё. Янз юм. Яа. Энэ мөрөж шалжуулахгүй яагаад гэвэл freeze dried fish. Нөгөө чамиг нэг юм гашуу байна гэсэн чинь энэ шар бол гашуу биш. Энэ ногоо нь гашуу юм байна. Гаднах мөрөн төрүүд нь аваа ихлэн заяа. Тэгээд хадгалаа. Эзэн чихтэй аюу гоё ажиллаултаа. Энэ аюу гоё надад дутдаг манайх. Оо хоёрыг унгачлаа амаг болчих. Чамгийн freeze dried candy-нуудыг бүгдийг амсаад идээд үзчихлээ. Аюу гоё байна. Бүгд нь 10-аас 10. Манай дэлгүүрийн хаяг дэлгүүрээс peace mall явах зам дагуу яг
олдон байждаг. Энэ их дэлгүүрээс жоохон алхачихад л манай дэлгүүр байгаа. Да 10 сард яг энэ талаар мэдчихсэн. Миний YouTube дээр гардаг чихрнүүдийг бас идэж үзхийг хүсдэг. Ямар олон хүмүүс байд юм бэ гэдэг талаар би мэдж авч ирсэн. Яг энэ дээрээ уйлах гэдэг юм шиг. Чихрнүүдийг хаанаас авах боломжтой вэ? Чанаас захиалдаг уу манай хүүхд ингэ ихэд ах юм аа тэр. Тийм аим үдэ чихрнүүдэд аа ээжсэн ихтгэн одоо яаж байгаа юм бэ та нар одоо чи одоо аим үдэ шүү дээ. За. Энэ бол гоё юм байна. За одоо ингэ бичлэг өндөрлөе. Баяр таа. Шуурхаа мурхаа бүр үнтэй заяа.